Сайн байцгаана эрхэм хүндэт үзэгчдээ Сэнэг телевизийн эрэг өнгө ярилцлагын цаг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бид та бүхэнд эрэг өнгө ярилцлагаар та бүхэнд хэрэгтэй цаг үеийн эрэг гэгээлэг мэдээллийг хүргэдэг байгаа. Энэ удаад өнөөдөр ярилцах зочин маань студид хүрэлцэн ирсэн байна. За үзэгчдээ өнөөдрийнхөө зочныг танилцуулахад анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн багш, клиникийн профессор Удвал багш хүрэлцэн ирсэн байгаа. Тэг өнөөдөр хоёулаа үзэгчтэйгээ бас сонирхолтой зүйлсийн талаар хэрэгтэй мэдээллийг нөгөөхөөр ярилцлагандаа бэлэн болсон байна. Ингээд та бас тийм энд ямар хэрэгээр ирв? За эрэг өнгө нэвтрүүлэгт ямар мэдээллийг хүргэхээр ирсэн бэ гэдгээс соёлоороо эхлэе гэж бодож байна. Би энд ирсэн учир нь болохоор маргааш буюу 5 сарын 31-ний өдөр дэлхийн тамхины эсрэг өдөр байгаа. Тэгэхээр энэ өдөртөө холбогдуулан тамхины асуудлын талаар ер нь тамхиг одоо бид нэр яах вэ? Ямар асуудал байна? Энийг яаж одоо гарах боломж байна? Тамхи хүний биед одоо ямар нөлөө өгöd байна гэсэн ийм сэдвэр хүмүүстэйгээ ярих зорилготой ирсэн. Ер нь бол энэ тамхины эсрэг дэлхийн өдөр гэдэг бол 1988 оноос тэмдэглэж эхэлсэн. Дэлхийн одоо улс орнууд энэ өдөрт нэгддэг. Тэгэхээр энэ өдрийн хамгийн гол зорилго нь юу байдаг вэ гэхээр нэг өдөр ч гэсэн энэ одоо хортой зуршлаасаа салаад эрүүл амьдралын хэв маяг руу шилжээд 21-р зууны иргэн гэдгээ харуулад сэтгэлийн төвчээр тэнхээгээ сорих ийм л зорилготой өдөр байдаг. Тэгэхээр манай улс ч гэсэн энэ өдөрт бас би иргэдээ нэгдхийг уриалж энэ нэвтрүүлэгт орж байгаа. Тэгэхээр тамхины эсрэг дэлхийн өдөр гэж байгаа учраас хоёулаа юуны төрөнд тамхины хор хөнөөл болоод тамхи гэдэг зүйлийн талаар ярих зүйтэй болов гэж бодож байна. Хэдий тамхи хортой гэж мэддэг ч гэсэн татаад л идэг. Энэ өдөр тутмынхаа бараг нөгөө нэг амьдралынхаа нэг хөвшил болгоцсон ийм байдаг. Дээрээс нь сүүлийн үед бол тамхи маш их залуужж байгаа. Жохон хүүхдүүд, эмэгтэй хүмүүс ялангуяа маш их тамхиг татж байгаа. Тэгэхээр хоёулаа яг чухам тамхи гэдэг зүйл юу юм бэ? Яагаад ингэж хүмүүс тамхинд ингээд донтоод татаад байдаг юм бэ гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна. Тамхи бол өөрөө маш олон хортой байцуудыг агуулдаг гэдгийг хүмүүс мэддэг. За 400 гаруй хортой байц, тэрэн дотроос 43 төрлийн хорт хавдар үүсгдэг канцероген байцыг агуулдаг ийм бүтээгдэхүүн байдаг. За тамхи бол яг анх тэр Америк ТV Колумб нийсэн үеэс л нутгийн индианчууд нэг өвсийг ороож татснаар эхэлж үүссэн түүхтэй. Тэгээ 15 дугаар зуунд Европ ТV-д очсон байгаа. Тэгэхээр тамхины одоо хүмүүсийг аваад байгаа гол тийм одоо энэ 400 гаруй байц дотроос 3 зүйл дээр л их тулгуурлаж хүмүүс одоо ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр нүүрс төрөгчийн эсэл. Энэ эсэл яадгүй гэхээр хүний биед байгаа тэр хүчил төрөгчийг зөөдөг тэр урагтаа нэгдээд хүчил төрөгч орохыг саатуулчихдаг. Хоёрдугаар одоо чухал байц нь болохоор никотин. Одоо хүмүүсийн хамгийн их одоо энэс татгалзах чадахгүй байгаа нь никотин буюу дандуулах байц. Гуравдугаарт давирхаа. Энэ давирхаа нь болохоор хорт хавдрыг үүсгэдэг. Энэ гурав бол хамгийн одоо эрсдэлтэй 3 байц руу нордог. Тэгэхээр хүний биеийн тархинд энэ никотины рецепторууд, мэдрэлийн рецепторууд бий болчдөг. Тэгээ энэ нь болохоор донтуулах нөлөө никотины хамааралд оруулаад хүмүүс энд нь болоод тамхинаас гарах асуудал айгүй асуудал үүсэдэг. Гол учир нь бол эндээ байдаг. Тэгэхээр хүмүүс эдгээр энийг мэддэг, гэсэн хэрнээ ингээд татаад яваад байдаг. Тэгэхээр энийг бол тодорхой бас зургууд дээр тайлбарлаж яруул илүү ойлгомжтой байх. Одоо тэр уушгин дээр энэ намирх эсүүд бол хөдөлж байна. Тийм ээ энэ одоо эсийг саажуулцдаг. Тэгэхээр нөгөө уушгин дээр цэвэрлэх үйл ажиллагаа огт явагдахгүй болоод идэг. Ийм учиртай. Одоо жишээлбэл хүмүүс нэг найз нөхөдтэйгөө байхдаа ч юм уу би энийгээ дагааж сонирхоод за ганц татхад одоо яад энэ надад ямар ч нөлөөгүй байлгүй дээ гэж гэдэг юм нэг юм хайнг бодлороос тамхиг анх сонирхож эхлээд явандаа тэрэндээ донцдог шүү дээ. Тэр донтох яг шалтгаан нь юу байд юм бол яагаад чухам тэр донтолтоос гарч чадахгүй байгаад идэм бол одоо жишээлбэл нэг тамхи татсан хүн бол насаараа бараг татах нь ерөнхийдөө одоо тийм хөвшмөл зүйл болчиход байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ тамхины одоо энэ агуулгадж байгаа 400 гаруй хорт нэгдлүүд дотроос одоо хамгийн их нь донтуулагч үйлчилгээтэй байдсан нь бол никотин байдаг. Никотин бол төв мэдрэлийн системд одоо тийм никотины рецептор мэдрэлийн төгсгөлүүдийг бий болгосноор хүн бол тэрнээс гарч чадахгүй никотины хамааралд орчдөг. Тэгэхээр ер нь тамхинаас гарах арга гэдэг бол тамхиг одоо хүмүүс за 94% юм хамаарал байдлаар 5% зүгээр л сонирхол татдаг. Зүгээр л нэг татах гэсэн ийм зуршлаараа бол татаад байдаг. За тэгээс тоон судалгаа аваад үзэхэд бол манай улсын хүн амын нэг 27%, 2 эрэгтэй нэг нь, 20 эмэгтэй нэг нь тамхи татж гэн гэсэн ийм статистик байгаа. Энэ бол 2010 оны халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдлийн хүчин зүйлийн судалгаагаар тогтоогдсон байгаа. Тэгэхээр энээс бид нар гарах
аргууд бол нэгдүгürt ерөөсөө л тэр хүн тамхинаас гарах бараг 420-од орчим арга байдаг гэж байгаа. Энээс бол өргөн хэрэгэлдэг нэг 40-од аргыг бол хүмүүс их хэрэгэлдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд бол хүний сэтгэлийн тэнхээ ухаарал хоёрол хамгийн чухал байдаг. Ерөөсөө энэ тэсвэр төвчээр бол хамгийн нэгдүгээр тавигдана. За тэгээд одоо тамхинаас гарах тэр энгийн зөвлөмжүүд тийм ээ. Тамхи одоо татахтайгаа зөөрүүлэх, тамхиа шууд хаях, сэтгэл зүйчийн зөвлөгөөг авах, никотин орлуулагчийг хэрэглэх, ус уух тийм ээ. За хөнгөн хооллох, амьсгалын дасгал хийх, алхах гэд. За одоо юу гэдэг тамхиа ил задгаа тавихгүй байх, үнсний савыг одоо тийм ээ хоослохгүй байх, нөгөө тамхиа харж игшдэг хүмүүс. За тэгээ хайртай дотн хүнийхээ одоо нэрийг тэмдэглэх, тамхинаас гарсан өдрөө үргэлж санаж байх ч гэдэг юм уу. Одоо энэ хөрөнгө оруулалт, эдийн засгийн тооцоо их гээд маш олон юм энгийн аргууд байдаг. Эмийн аргууд гэж бас байдаг. Энэ дээр бол никотин орлуулагчдыг хэрэгэлдэг. За тэрнээс гадна бас нэг тавипек гэдэг энэ тамхины хорыг гадагшлуулдаг юм байдаг. Тэр нь болохоор лаванда цэцгийн тосоор хийдэг. Тэгээ түрүүн бид нар намирх эсийн хөдөлгөөн сааждаг гэдэг нь. Тэгэхээр намираа эс бол одоо шүүрэл ялгарч байгаа шүүрлийг гадагшлуулж хортой бодисыг одоо гаргах цэвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Энэ эс саажчдаг. Тэгэхээр энэ эсийн үйл ажиллагааг дэмждэг тавипек гэдэг бэлтгэл. Энэ тэгтээ тийм одоо химийн бүтээгдэхүүн биш, лаванда цэцгийн тосоор гаргадаг бүтээгдэхүүн. Энийг хэрэглэснээр уушиг цэвэрших ийм эмийн арга гэж бол байгаа. Тэгэхээр олон аргууд байна. Өөртөө их зохимжтой арга эмчтэй зөвлөөд сонгох ийм боломжтой. Та бас түрүүн хэлсэн чинь эмэгтэйчүүд бас тамхи татж байна гэж хэлжсэн. Тэгэхээр яг эмэгтэйчүүдийн тамхи таталт бол маш их ихсэж байгаа. Ялангуяа нэг өсвөр насны охтууд ч юм уу тийм залуу бүсгүүчүүд их тамхи татаад байгаа. Тэгээд би сонсч байсан л да бас нэг эмэгтэйгээс тамхи татахаар жингээ барьдаг. Одоо би тамхиа татхаа болчхоор тархалаад эхэлдэг гэж нэг яриа сонсч байсан. Бас өөр их юм бол жишээлбэл гоо сайхан тий тамхи татахгүй бол нүүрэн дээр юм гараад идэм татхаар зүгээр болчдөг ч гэдэм үү. Нэг юм зөвхөн өнгөцгөн харсан тийм ээ өөрийнхөө бодлыг магадгүй зөвтгөх гэсэн нэг иймэрхүү аргууд байгаад идэг л да. Энэ талаар бас та мэрэгжлийн хувьд яг юу гэж хэлэх вэ? Эмэгтэй хүнд тэр дундаа одоо эрэгтэй хүнээс илүүтэйгээр яаж тамхи маань нөлөөлж идэм бэ? Тамхи одоо татхаар тамхины утаа агарт дэгддэг. Гэтэл энэ дэгдэж байгаа тамхины утаа бол тэр орчныг 50% бол хордуулж байдаг. Туртаа байсан. Гэтэл нөгөө тамхи татдаг хүнд болохоор тамхины шүүлтүр 5-аас 15 үлддэг. Тэгэхээр их хачин тоо гарч ирж байна тийм ээ. Тамхи татдаг хүн нь болохоор нөгөө тэр хорт байцыг 5-аас 15 хүний фильтрт үлдээд орчинд нь байгаа итвэхгүй тамхиталт бол 50% нь тэр тамхины хорт байцад хордоод байна. Тэгэхээр итвэхгүй буюу дам тавхиталт бол хамгийн хортой. Хоёрдугаарт эмэгтэй хүнд бол маш их одоо сөрөг үр дагаврыг авчирна. Нэгдүгээрт бол эмэгтэй хүнд гоо сайхан талаас, хоёрдугаарт ирээдүйд их хүн болно. Тэгэхээр их хүн боллоо гэхэд ургийн гажиг, амьгуу төрөлт, дутуу төрөлт энэ бүхэнд бол 80% нь одоо эрсдэл үүсчнэ гэдгийг бол тогтоосон байгаа. За тэрнээс гадна энэ тамхи ингээд татаж байх үед татсны дараа бас их сайн одоо мэдээнүүдийг ямиг яриа л та. Тэгэхээр тамхиа ингээд татахгүй 20 минут болоход хүний зүрхний цохилтын тоо, артерийн даралт бол хэвийн байдалд ордог. За 8 цагийн дараа бол уушиг хүчил төрөгчөөр хангагддаг. 24 цагийн дараа шигдээсийн эрсдэл буурдаг. 2 хоногийн дараа тэр хүний амтлах, үнэрлэх мэдрэхүй бол эрс сайжирдаг. За 14 хоногийн дараа амьсгалын эрхтэнд эерэг нөлөөнүүд гарч 1 сарын дараа гэхэд ханиах, амьсгаадах, ядрах энэ завирууд бол арилдаг байгаа. За тэгээд жилийн дараа гэхэд шигдээсийн эрсдэл 50% буурна. 5 жилийн дараа хорт хавдрын эрсдэл 50% буурдаг гэж байгаа. За Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс гаргасан нэг судалгаанд 50 нас хүрэхээс өмнө тамхинаас гарах юм бол дараагийн 15 жилдээ тамхинаас болж үүсэх энэ нас оролтыг одоо бууруулдаг. Энэ нь бол дараагийн 15 жилдээ энэ эрсдлээр хүн нас барахгүй гэдгийг бол Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс бол тогтоосон байгаа. Тэгэхээр бол бид нар бол энэ тамхиа та хизээл хаян уу тэр цагаас чинь эхэлж эерэг үр дүнгууд бол ажиглагдана гэдгийг бол хүмүүс аягүй сайн ухамсарлах хэрэгтэй. Энэ бол маш сайн мэдээнүүд байна. За тэгээд маргааш бол тамхины эсрэг дэлхийн өдөр гэж байгаа. Тэгэхээр Монгол орон даяар Улаанбаатар хот даяар мэдээж тодорхой байгууллагууд бол энэ өдрийн одоо тэмдэглэж гэж системэд яар дэрэгдээ зөв мэдээллийг өгөх талаараас та бүхэн нэлээдгүй ажлыг зохион байгуулж байгаа хаа гэж бодож байна л да. Та бүхний зохион байгуулж байгаа ажлууд зөвхөн одоо мэдээллөхөөс гадна ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? За энэ дээр болохоор Амрахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, Монголын уушиг судлалын нийгэмлэг, за дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд,
За улсын клиникийн төв эмнэлгүүд дээр үйлчлүүлэгч зориулсан тийм эрүүл мэндийн одоо ухуулга, үйл ажиллагаанууд бол хийгддэг. За тэгээ бид нар бас энэ үйлчлүүлэгчтэй хандаж маргааш 5 сарын 31-ний өдөр дэлхийн нийтээрээ тамхигүй байх энэ өдөрт бид одоо богино нэг өдөр чадахгүй энэ өдөрт нэгдэж өөрийнхөө эрүүл мэндийн асуудалд хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн асуудалд хөрөнгө оруулалт хийх, 21-р зууны иргэн гэдгээ одоо ухамсарлах, за өөрийнхөө сэтгэлийн тэнхээгээ сорих, энэ дэлхийн нийтээр өрнөж байгаа энэ үйл ажиллагаанд манай иргэд нэг өдөр чадхаа нэгдээсэ гэж би бас хүсэж байна, уриалж байна. Тий. Түрүүн бас та хэлсэн шүү дээ тийм ээ, тамхи нь өөрөө маш олон төрлийн хорт хавдрыг үүсгэх нэг шалтгаан болоод байгаа гэж хэлжсэн тийм ээ. Энэ талаараас би дахиж нэг лавлж асуумаар байна л да. Та яг тэр хорт хавдар гэхэр тухайлбал ямар хорт хавдар энэ одоо шалтгаан болж байна гэдэг талаараас та дахиад мэдээлэл өгвөл. Тийм. Ер нь бол тамхи бол нэгдүгээрт амьсгалын эрхтний эмгэгийн тэргүүлэх шалтгаан, зүрх судасны эмгэгийн тэргүүлэх шалтгаан, уушхины хорт хавдар, улаан хоолой хорт хавдрын тэргүүлэх шалтгаан болж явдаг. Гэхдээ зөвхөн эдгээр өвчлөөс зогсохгүй. Ерөнхийдөө бол бүх эрхтнийг одоо хордуулж гэмтэж байгаа учраас зүрхний шигдээсийн эрсдэл байна, ходоодны хорт хавдрын эрсдэл, бөөрийн хавдар, давсагны хавдар, нойр булчирхайн хавдар, илгэний хавдар гээд маш олон хавдрын одоо эрсдлийн хүчин зүйл гэж ингэж явж байгаа. Тэгэхээр тамхинаас үүдэлтэй насваралт бол одоо зүрхний шигдээс ялангуяа манай улсын хүн амын 3 хүний 1 нь тамхинаас болсон зүрх судасны эмгэгээр насварч байна. 5 хүний 1 нь одоо хавдраас болсон насваралтанд одоо өртөж байгаа. Энэ бол 2013 онд гаргасан халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдлийн судалгаагаар бол тогтоогдсон байна. За дэлхийн нийтээр бол ер нь энэ тамхины эрсдээс бол жил 4-6 сая хүн насвардаг. 2030 он гэхэд энэ тоо 8-аас 10 сая хүрнэ гэсэн ийм прогноз судалгааг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байгаа. Тэгэхээр хүмүүс маань энэ хор холбоодлыг бол ухамсарлаж байгаа. Тэгээ энэс болоод одоо өөрийгөө болон орчин тойрны хүмүүс, өөр хүүхэд, гэр бүл, бусад хүмүүс тэр битгийл энэ орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж шít. Аарын бохирдол байна, хөрсний бохирдол байна, усны бохирдлын бүх их үүсвэр бол бас энэ тамхитай холбоотой гэж. Тэгэхээр бид нэр зөвхөн агаарын бохирдол байна гэж ярих ус энэ тамхины одоо маш их хортой одоо энэ үлдэгдлүүд бол дандаа хөрс, орчин, усны бохирдлын үүсвэр гэж явдаг. Тэгэхээр та бол байгаль, их дэлхий цаашлбал тийм ээ энэ эко одоо орчин, эко одоо нөлөөллийг явахад бас хувь нэмрээ оруулж байна л гэсэн үг тийм. Тэгэхээр энэ маргааш ямар ч байсан нэг өдөр чадхаа энэ зуршлаа хаяхад бол маш том одоо хөрөнгө оруулалтыг хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Дэлхийн нийтээр энд одоо нэгдэжээ явж шít. Манай Монгол улс бас манай иргэч гэсэн нэгдэх байхаа гэж найдаж байна. Тэгэлгүй яах вэ? Өөртөө хамгийн гол нь нэг хажуудаа байгаа хин нэгэндээ үлгэрлээд нөлөөлөөд сайнаар нөлөөлөх юм бол магадгүй энэ өдөрт нэгдээд тийм ээ бүгдээр тамхи татахгүй байх юм боломжтой. Цаашлаад магадгүй одоо тамхинаас гарах тэр их өсвөрийн тавигдах юм болоо. Тамхины эсрэг хууль гарснаас хойш бас нэлээдгүй хүмүүс тамхинаас гарсан гэсэн нэг эрг судалгаа байгаадсэн шүү дээ. Та бүхэн бас тэр сонсогдчихсэн болоо. Тий, ер нь бол энэ тамхины эсрэг хууль нэвтэрснээр бас энэ тамхины асуудал дээр бол хүмүүс бол нэлээд бас эерэг үр дүнгууд бол гарч ирсэн гэж үзэж байгаа. Тэгээ яг тамхинаас гарах эмийн бус арга энэ дээр болохоор маш их сургалт сурталчилгаа хүний одоо өөрийнх нь сэтгэл зүйн байдал, сэтгэлийн тэнхээ энэ бусад одоо байдлууд нөлөөлдөг л да яг электрон тамхи гэж байгаад байдаг. Энийг бас нэг зөвлөдгүй юм. Энэ тамхинд болохоор никотинаас гадна маш олон төрлийн канцероген нөгөө мутац хүний биеийг мутацд оруулна гэдэг чинь ерөөсөө тэр генийн аппаратт нь бүр дараагийн үр удамд нь сөрөг нөлөө үзүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр эний одоо яг бид нэр сайн ашигтай гэдэг энэ судалгаанууд бүрэн тогтоогдог байгаа. Тийм учраас энэ дээр бас би нэг зөвлөхгүй. Тэгэхээр хамгийн гол нь ерөөсөө өөрөө шууд хаях арга, бусад аргууд, сэтгэл зүйн зөвлөгөө авах арга. За тэгээ одоо бид нэр одоо тэр тамхины одоо никотин яг орлуулагчдыг хэрэглэх арга. За тэгээ эмийн эмчилгээний аргууд өөрийгөө уушгаа цэвэрлэх түрүүн би нэрлсэн тийм ээ энэ Тавипек гэдэг айгуу сан Австрийн юм орж ирсэн байгаа. Энэ нэмээр одоо ядаж тэр тамхинаас болоод сааждсан байгаа тэр намрын эсийн хөдөлгөөнийг одоо сайжруулж тэрнээс үүдэлтэй тэр бодисуудыг цэвэршүүлэх энэ үйл ажиллагааг одоо дэмжих эмийн эмчилгээний арга гэдэг ийм аргууд байна да. Тэгээд одоо эндээс эмчтэйгээ зөвлөөд өөрөд тохирох энэ аргаа бол хэрэглэх нь зүйтэй байх. Яг хүмүүс бол тамхинаас гарахын тулд ус уудаг,
амьсгалын дасгал хийдэг. Яг тэр тамхиг хүсэж байгаа үедээ одоо жимсний шүү суух, бусад зүйлээр орлуулах ийм юмнуудыг хийгээд амьсгалын дасгал хийн, хөнгөн хоолно, жимсгэн түлхүү хэрэглэх, алхах ийм юм. Тэгээд энэ дэглэмээр нэг 2 хоног, 3 хоног явчихад та бол ер нь 4-5 дахь өдрөө бол өөрийгөө давж чадна гэсэн энэ зорилготой бол хүрдэг. Дахиад 4 өдөр ингээ явчих юм бол ер нь бараг тамхиа хаях бүрэн боломжтой байдаг л да. Яг энэ дэглэм маш сайн хатуу чангад байгаад өглөө үедээ ус их уух хэрэгтэй, алхах хэрэгтэй, амьсгалын дасгал хийн, хөнгөн хооллно. Өдрийн хоол бол хөнгөн хоол, тэгээ жимсгэн түлхүү хэрэглэн орой хөнгөн хооллно. 2 дахь өдөр дахиад энэ дэглэм явна. Тамхиг сансан үедээ жимсгэн усыг ууна, алхна, амьсгалын дасгал хийн, тийм ээ. Тэгээ 3 дахь өдрөөс бол ер нь давчих юм бол 4-5 дахь өдөр бол хөнгөрнө. Дахиад энэ дэглэмээр 4 өдөр явах юм бол бараг тамхичин биш гэсэн энэ юм төр. Зүгээр л ингийн хүний яг сэтгэлийн тэнхээ ухаарал хайрлал маш чухал байдаг байхгүй юу? Тийм. Магадгүй одоо би тэгж чадахгүй, би одоо хөнгөө олж чадахгүй ч гэдэг юм. Тийм байвал таны түрүүн хилээдсэн тэр одоо эмийн одоо аргаараас гарах боломжууд байгаа гэсэн чинь. Тавипек бол уушлыг цэвэрлэн. Тийм хаанаас магадгүй телевиз үзэж байгаа хүмүүс маань одоо хаанаас авах вэ гэж бодож магадгүй ш тийм ээ. Хаанаас очиж авах боломжтой байна. Энэ бол 1-р эмнэлэг, 3-р эмнэлэг, эмийн пиксийн одоо бүх эмийн сангуудад байгаа. Монгол эмийн пикс компанийн эмийн сангуудад бол бүх эмийн сангуудны нэмнүүд худалдаалагдчихлаа. Энэ бол химийн бодис агуулаагүй хамгийн гол нь цэцэг лаванда цэцгийн тосоор хийсэн ийм бэлтгэл байгаа. Тэгэхээр бол сөрөг нөлөө багтаа ерөөсөө байхгүй лаванда цэцэгт харшилгүй бол энэ юм бол өөр сөрөг үр дүн ажиглагддаг. Тэгээд одоо тэр зурган дээр кинон дээр харагдчихна уушигны намраа эсэнгээс хөдөлж байх хэвээр. Гэтэл энэ хөдөлгөөн саачиж байгаа. Тамхинаас болоод энэ саажилсан эсийг л сэргээж уушгийг цэвэрлэх, гурсаалах цэвэрлэх үйлчлэг үзүүлж байна. Энэ яг эмийн эмчилгээний арга гэдэг байж байна. За тэгээ хоёулангийнхны ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй ярьж бас маш хэрэгтэй нийгэмд тийм ээ хэрэгтэй зүйлсийн талаар ярьсан танд маш их баярлалаа. Ингээ ярилцлагынхаа төгсгөлд магадгүй та хэлж амжаагүй зүйл байж магадгүй үзэгчтэй хандаад сүүлийн хэдэн ормыг ашиглаад одоо хэлэх амжаагүй зүйлээ та хэлнэ үү гэж хэлж байна. За тэгэхээр үзэгчтэй хандаж хэлэхэд бол тамхины асуудал дээр бол манай ард иргэд үзэгчид бол хортой гэдгийг нь бол маш сайн ойлгодог. Гисэн хэрнээ энийг бол хэрэглээ яваад идэг. Гэтэл энэ нь болохоор таны эрүүл мэндэд тийм ээ бие махбодод орчин тойронд тийм ээ үр хүүхдэд гэр бүлд чинь маш их одоо хор хөнөөлийг үзүүлж байгаа гэдгийг та бүхэн анхаарч энэ зуршлаасаа салж одоо эрүүл их дэлхийгээ хамгаалах энэ үйлстэл та бүгдийг нэгдээсэ энэ 5 сарын 31-ний дэлхийн өдөрт нэгдээсэ гэж та бүхнээсээ хүсэж байна. Тэгэлгүй яг хөө тэгэхээр хамгийн гол нь та өөрийгөө өөрчилж чадвал бусдыг ч гэсэн өөрчилж чадна, бусдад сайнаар эргээр нөлөөлж чадна. Тийм учраас маргаашийн тамхи татдаггүй энэ өдөрт нэгдээд нэг өдөр ч гэсэн тийм ээ орчноо болоод өөрийнхөө эрүүл мэндийг та бүхэн бодоорой гэж хэлмээр байна. Ингээд өнөөдрийн ярилцлага цаг энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн үргэлжлүүлээд мэдээлэлээ хүлээн авч үзээрэй.